Сайн байна уу залуусаа Mongolian personal trainer очроо. Өнөөдрийн анги дээр ярих юм бол Fed Burn өөх шатаагч тэгээд нэтэ сухсан хоолны дэглэм эсвэл сэтгүүлээс унсан хоолны дэглэм тэр хоёр талаар ярмаар байна. Тэр зүйлийг хамгийн сүүлд надаас хүнээс олон асуусан. Тэгээд Fed Burn-ийн талаар тэгээд хоолны дэглэмийн талаар тэр хоёрын талаар ярих юм бол одоо эхнээс нь Fed Burn-тэй хизээ эхэлж эхлэх үү гэхээр чи өөх шатаагч бол анхны шатан дээр их хүндэр жинтэй их илүү өөхний хүүтэй хүн хэрэглээд димээ. Яа болохоор эхний шатан дээр хүний бие угаасаа цаанаасаа өөрөө их хурдан өөхөө хайлтна. Ойлгомжтой яа болохоор хүний бие их илүү өөх махтай байхтай те тэр их илүү өөх маха хурдан одоо хайлуулна гэсэн үг. Улан одоо өөхний хүчин улан доошоо бууж эхлэнтэй. Body fat ч улан доошоо штэ те. Эмхтэй өөний хүү дээр бол 15 луу их төнлөө 10 луу буул те. Тэр их эцүү одоо болон те одоо өөхөө хайлахны илүү хэцүү болно гэсэн үг штэ те. Тэгэхээр би өмнө одоо фитнес дээр ажиллаж хаад манайх тийм нэг энэ body гэсэн те бие хэмждэг машин. Тэгээд тэр машин дээр одоо хүнээс хэмжиж штэ те. Тэгэхээр одоо body одоо хөөн гарч штэ те. Тэгэхээр чи одоо 20 одоо 5 та 90 хүн тэгэл турахгүй байх юм уу эсвэл эмхтэй те жоохон бас яг ойролцоо тийм өөхний хөвтэй те 20-д те. Тэгээ турахгүй байх гэхээр чи өшөө гадна өшөө хоолоо сайн илүү сайн хасах хэрэгтэй гэсэн үг тий. Тэгээд өшөө илүү бэлтгэлээ хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо team одоо 25 юм уу 25 body fat дээр одоо өөхний хүү дээр байвал өшөө team юм хэрэглээд яах юм хэрэггүй. Яа болохоор өөрөө цаанаас өшөө сайн турна гэсэн үг. Тэгээд яг бүр эцэстээ тулаад бүр турахгүй амар хэцүү шантраад эхлэхээр team одоо Fed Burn одоо thermogenics гэж юм уу одоо өөх хайлуулах тусалдаг юм уу эсвэл биенийг араас чи одоо өндөр болгоод тэгээд тураадаг тиймнүүд хэрэлж олно. Яагаад тэгэхээр өмнө хэрлээд ямар ч хэрэггүй тэрнээс хараад тэр тэгж мөнгө хогийн савлаа хийсангаас хойш өөртөө эсвэл хүүхдтэй ч юм уу найз охинтой гоё масан дээр өөрийгөө ч юм уу хаяа нэг жоохон баярлуулад ч юм гадуур яваад илүү сайн гэж бодож байна. Мөнгөлөө хогийн савлаа бити хаяа гэж хэлээ. Тэгээд яг миний хэлэхээр чи 15-аас эмхтэй хүн 10 руу орохоор хэрлээд ивэл гайгүй тэр үн дээр гэж бодож байна. Тэгэхээр маш хэцүү болтیں۔ Тэгээд одоо Fed Burn одоо өөх шатаагч чинь юу гэхээр чи янз бүрийн өөх шатаагчуд байна. Тэгээд thermogenics бол биений гарац чи өсгтэй. Тэгэхээр чи илүү өөхөө хайлуулах тусалтай гэсэн үг. L-carnitine гэж бас шатаагт тусалдаг гэдэг тусалтай. Тэгээд ихэнх нь одоо бол тэгэл кофеинтэй нас янз бүрийн сэргийчтэй стимуляторс энэ одоо хүний бие одоо илүү өөхө хурдан одоо задлана гэсэн юм уу эсвэл өөхө одоо хайлтантай тийм олон ормолтой юмнууд байна. Тэгэд миний хэлэхээр одоо кофеинтэй улаас тэгээд их хүчтэй сэргийчтэй болвол зүрх мутаунаас бити юу гэж хэлээ. Яа болохоор зүрх чинь их ачаал авч болохгүй гэсэн угаасаа гаднаас дасгал хийж байгаа юм шиг шээ. Тийм хэрэглүүл муу гэж бодож байна. Өөрөөгөө бас тэгээд зүрх хайрлалцуутай. Би тэрийг дандаа хэлдэг. Эрүүл мэндээр хамгийн гол нь ухаантай. Тэгээд хоёр дахь ярих юм бол те тэр хоолны дэглэмийн талаар одоо надаас сухсан ч юм уу ханаас ч юм уу олсон тэр хоолны дэглэмүүд ч болол за үйлчин те ойлгомжтой ялахаар тэр хоолны дэглэм чи одоо яг надаа хэдэн одоо хоолны дэглэмүүд хүнээс ярьсан те тэгээд би тэрийг одоо таасан дээр бичиж аваа тэгээд одоо бүтээлнүүдийг хараад хэдэн грамм байна те нүрс тос уургийн тооцоод тэгээд хараа тэр хоолны дэглэм чи өсрөө 500-аас 600 700 ккал байхаар чи маш муу яг л жирийн эрэгтэй хүн юм уу эмэгтэй хүн те бэлтгэл хийж байгаа хүн эрэгтэй хүн бол өдрийн калори хийцээ 2000-аас дээш хэдий эмэгтэй хүн бол 1500 600-аас юм те тэгэхээр чи тийм баг ккалоритой өдөр хоол ивэл те хүний бие чинь данхандаа турна. Гэхдээ тэр чинь муу турал гэж бодож болно. Яг л би яг өмнө хэлсэнгээр одоо хоолоо багасгаар шууд нүрсээс багасар чи хүний бие ч одоо усаа гожулж эхлэн те усаа гожулж эхэлж яг л хүний биед одоо нүрсэс чи их усаа барьдаг гликогон ч бас 1 г гликогон 3 г ус барьдаг базцын хүний биед одоо булчгийн засраар тэгээд угаасаа турж явахтай үед тэр нүрсэсээ багсан шүү дээ тэр хоолны тэгэхээр тэрний хүний бие чи усаа гоожулна давс угаасаа багсан гэсэн үг шүү дээ угаасаа хоол чинь баг болохоор давс баг юм те яг болохоор идэхэнд угаасаа давс зөндөө энэ хүнс мэддэг. Гэхдээ бас давс байдیں۔
Тэгээд давхраад нүгшээ өөрөө давсаа идэхэ болчтой хоолны дэглэмээр давсаа багс тийм угаасаа хүмүүс тийм боломжтой. Тэр бол зөв. Ялхаар хоолнд угаасаа давс их байдیں۔ Тэгэхээр давсаа гоожуулахаар хүний бие арьсан доройгоо усаа гоожуулна. Тэгэл хүний бие чихэнд их усаа гоожуулдیں۔ Тийм хоолны дэглэндээ. Тэгэд одоо удаан хэсэг ийм хоолны дэглэм бариад байвал хүний бие организм амар удаашуулна гэсэн үг. Амар удаан болно гэсэн үг тийм. Ирч хүчгүй ядарна. Одоо тийм ядарсан хүн чинь одоо бие чинь одоо кортизол өгсөн. Тэр кортизол ч бол стресст амар их нөлөөлтэй. Тэгэл тэр маш муу. Яа миний бодлоор хүний бие чинь те одоо тэр хоолны дэглэмж яг ми харсан те 500 600 гэхээр чинь те одоо хүний бие чинь янз бүр штэ те нэг эмхтэй хүн одоо бодъё 60 килтэй нэг нь 90-тэй нөгөөх нь 120-тэй те тэр бүх хүнээс нэг хоолны дэглэм байж болохгүй штэ. Яагаад тэр эмхтэн хүнээс хувьд бол 60 90 120-тэй өдрийн калори хэсэг маш ондоо байна. Маш өөр. Яагаад тэр хүн чинь одоо нэгэн тарган байна те маш тарган. Тэгэхээр илүү их өдөрт энерги хэрэгтэй. Яагаад тэр бие одоо хөдлөх гэж те нөгөө бага жин хасах хүн чинь бол илүү бага килокалори идэнэ. Тэгэхээр бас өөр хоолны дэглэм барина. Тэгээд таанаас хоолны дэглэмнэр яг жинхнээсээ бичүүлмээр байвал те одоо миний зааж байгаа тэрийг одоо тэр өдрийн калори хэсэг гараад тэгээд хоолоо яаж барихаа одоо би заажтай тэрүүгээр шугамаар яваад байвал бас сайн гэж бодож байна. Тэгээд хоолны бүтээлний одоо хүнснүүдийн одоо ард байгаа юмнуудыг одоо шалгаж чинь хэдэн грамм килокалори өдөр идж байгаа гэж тэрийг одоо шалгаж чинь гэж бодож байна. Тэгээд хоолны дэглэм бичгтээ өөртөө ойлгоороо калори тэнцүү байдгүй яалгаар муу калори тэгээд сайн калори гэж байна те. Тэгээд тэрэн дээр бас маш анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хүнээс чи одоо бэлүү идчихэд 1000 калори болох би өдөрт 1000 бэлүү идчихээр болох уу гэж надаас асууад тэр бол инээд дасал. Гэхдээ болохгүй. Яалгаар тэр дэндүү их калори нэг хоолн дээр өгөх те. Скол бол мэдгүй нэг мэржлийн багшаар ч юм уу. Скол хоолны дэглэмчээр өөртөө хоолны дэглэм тааруулаад бичвэл илүү сайн гэж бодож байна. Таамаас. Тэгэд ухаандаа турвал илүү сайн. Яалгаар хурдан турсан бие чинь ойлгомжтой. Эффектив юу? Эффектив бол хурдан буцаад жинлугаа буцах гэсэн эффект байхгүй юу? Маш хурдан тураад маш хурдан буцаад хэмжээндээ ороод эсвэл тэрүүнээс илүү таарална гэсэн үг. Тэгээд дандаа ухаалаг байх хэрэгтэй гэж бодож байна те. Мэдэх хэрэгтэй те. Таамаас ойлгож байгаа те. Тэгэл таамаас одоо тим хэрэгтэй те. Яг хийсэнгээр бүр болохгүй үед л тим хэрэгжиж саплементс хийзээ анхны шатн дээр бити тим хэрэгжиж. Тэгээд олон одоо таамаас заагаад байгаа тэр багшд ч юм уу эсвэл мэдээлэл хүнээс хоол ээж угаасаа тэрнээс чи юм мэдж байгаа юм баг байхгүй. Тэгвэл л таамаасаас одоо салгаж ч юм уу хотлоо юм ярина эсвэл тийм ингээл олон одоо шаардлагатай шүү дээ. Эсвэл тэр магазинууд ч юм уу одоо эсвэл тэр саплементийн одоо компаниуд ч угаасаа өөрийнхөө юмнээ зарах гэж таамаас одоо толгой гэж яваагаад бүх юм зарна за. Тэрнээс хол байгаараа. Тэгээ бүгдээрэнд нь амжилт. Bye.